Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчин эмггүй байх төдийгүй хүний бие бэлдэр, оюун санаа, нийгмийн сайн сайхан бүхний цогц бүрдлийг хэлнэ. Хүний амьдралын хамгийн чухал зэндмэн эрдэнэ мэт үнэтэй зүйл бол эрүүл мэнд юм. Хэрэг бид хичээвэл өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрүүл байлгах боломж та бидний гарт байна. Эрүүл мэндийн боловсролыг таны гэр бүл хамт олонд олгох. Телемедицин нэвтрүүлэг энэ бүх мэдээллийг таны сонорт хүргэх болно. Телемедицин нэвтрүүлэг ээлж дугаараар хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн нэвтрүүлгээр бид маш сонирхолтой сэдвээр ярилцахаар бэлдсэн байгаа. За өнөөдрийн маань нэвтрүүлэгт бидний урилгыг хүлээн авч ирсэн уламжлал намын ухааны хүний хэмж энэ хоёр хэмж маань оролцохоор болсон. Танд бас маш их баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлэг маань эхлэхээс өмнө яг би танаас бас нэг асуулт асууя гэж бодсон л та юу гэхээр ард иргэдийн маань хувьд за энгийн хүмүүсийн хувьд бас уламжлал намын ухаан гэдэг маань энгийн өрний ан ахуйнаас бас юугаар ялгаатай гэдэг юм тийм. Уламжлал намын ухаан гэдгийг бид яг юу гэж ойлгож болох вэ тийм. Энэ талаар та бас бидэрт яриагаа эхлүүлээд өгнө гэж бас хүсэж байна. За юуны өмнө энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчтэй бүгдэнд нь энэ орой мэндийг хүргэе. За уламжлал намын ухаан гэдэг маань яг юу вэ гэхээр бас өөр нэг нэр нь тижээх хангаах ухаан гэж авч үздэг. За тижээх хангаах ухаан гэдэг маань ер нь юу вэ гэхээр хүнийг тэтгдэг те тижээдэг гэсэн утгаар бас авч үзэж болж байгаа. Тэгээ энэ утгаар нь ингээд аваад үзэхээр яах вэ гэхээр энэ яадаг вэ уламжлал намын ухаан маань яадаг вэ гэхээр за хүнийг бол ер нь өвдгөөс өмнө урьдчилан сэргийлдэг хангаах юм аа. Хангаах ухаан юм аа гэдэг зүйлийг эндээс бол ойлгож авч үзэж болно гэж байна. Бас уламжлал намын ухааныг одоо өвчин альва нэг зөвүүрийн тий одоо шалтгааныг илүүтэй одоо хэмжигддэг шалтгааныг илүүтэй илрүүлэх зорилттой байдаг гэж бас би сонсч байсан. Илүү одоо тэртлэр мэддэг тий. За тэгэхээр өнөөдрийн манай яг ярилцлагын маань сэдв юу вэ гэхээр бид нар өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ тий. Өвчин гэдэг маань зөвхөн одоо юу гэдгийг ханиаж ухна гэхээсээ илүү маш өргөн хүрээнд бид авч үзэж байгаа. Тэгвэл өвчнөөс урьдчилан сэргийлэлт буюу яг уламжлал намын ухааны үүднээс бид нар энийг өөрсдөө дээрээ хэрхэн одоо авч үзэж болох юм те. Энгийнээр бид энийг амьдралдаа хэрхэн нэвтрүүлж болох вэ гэдэг талаар бид өнөөдөр ярилцгаа бэлдсэн байгаа. За тэгэхээр сэдв маань ч гэсэндээ яг хүмүүсийн хүсэжсэн зүйл болов гэж бас би бодож байгаа. Ерөнхийдөө бол өөрийнхөө мэрэгчлэр ажиллаж байх хавцтай ч гэсэндээ яг энэ сэдвийг хүмүүст хүргэхийсэн гэж хүсдэг байсан. Тэгээд өнөөдрийн бас нэвтрүүлгийн энэ сэдвэр хийхээр бэлдсэн байгаа. За тэгэхээр өвчнөөс урьдчилан сэргийлэлт гэдэг маань яг энгийн ойлголтоор бас юу гэж ойлгож болох вэ? Энэ яриагаар хэлээ асуултаар эхлүүл зүгээр л. За өвчнөөс урьдчилан сэргийлэх гэж бодохоор ярихаар хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр би ямар нэгэн эмчтэй шаандаж үзүүлэх хэрэгтэй байна тий. Би ямар нэгэн вакцин тариа тий. Тийм юм одоо хийх хэрэгтэй байна гэдээ ойлгоод идэг тий. Тэгэхээр яг үнэндээ болохоор өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэхээр ерөөсөө тэр зүйлүүд ерөөсөө ортон байна л да тий. Уламжлал намын ухаанаар яаж урьдчилан сэргийлээд ийнө вэ гэхээр та зүгээр өөрийнхөө хоол ундандаа анхаарч амьдралынхаа юм аяг анхаарч тий. Жишээ нь та жишээ нь улиралтай тохируулаад хувцлаа сурч тий. Гадаа зэрэг хүний улирал болоод байна. Та дулаан хувцаал өмсчих. Энэ яаж ийм гэхээр та өөртөө хийж байгаа тий өвчнөөс урьдчилан сэргийлээд байгаа зүйл байна гэдэг зүйлийг болохоор уламжлал намын ухаан болохоор хэлээд идэг тий. Жишээ би өдөр тутамдаа л өөрийгөө хамгаалж тий. Жишээ нь бас яаж ийм гэхээр та өдөр тутамдаа идэж хэрглэж байгаа хоол унсандаа хүнсэндээ анхаарчих гэдэг байхгүй тий. Та зүгээр буруу хооллоод байна тий. Жишээ нь та хэд таргалаад ивэл ямар хоол идэх вэ? Таргалаад ивэл ямар хоол идэх вэ? Тураадах юм бол ямар хоол идэх вэ? Тий. Тэр болгоныг ингэж зааж өгсөн. Өөрийнх нь амьдралын хэм маягийг ингэж өөрчлөх тэр болгоныг зааж өгдөг хангаах ухаан. Энэ болохоор зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зүйл маань болохоор энэ болоод байна. Тий. Яг та өнөөдөр очиод вакцин хийлээ. Энэ бол өвчнөөс урьдчилан сэргийлэлт биш. Тий. Яг амьдралын тодорхой хэмжээнд л урьдчилан. Тийм, тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлж гин гэсэн үг тий. Өөрийгөө өвдгөөс 100% хамгаалж гин гэсэн үг бол биш. Тэгэхээр уламжлал намын ухаан дээр яг өвчин гэж юу вэ гэдэг зүйлийг эхлээ ярихгүй бол яаж өвчнөөс урьдчилан сэргийлэх вэ гэдэг тал руу ярьж болохгүй болчтой тий. Тийм. Тэгэхээр өвчин яаж үүсдэг вэ? Өвчин гэж юу вэ гэдэг хоёр зүйлийг бас ярих хэрэгтэй байх гэж бодож байна тий. Тэгэхээр яг өвчин гэдэг маань юу вэ гэхээр ерөөсөө л хүний мунхаг тий тэр зүйлээс бол үүсдэг юм байна. Мунхаг гэдэг нь болохоор зэрэг хүний өөрийнх нь одоо бодлогогүй хийсэн үйлдэл тий. Тэр болгоноос болоод байна гэж бас авч үздэг тий. Жишээ нь одоо жишээ татаж ярил л да. Хүмүүс хаврын уйлрал боллоо гэж цагаан сар болоод дууслаа тий. Нэг сайхан нар гараад эхэлдэг тий. Нар гараад эхэллээ гээл тэнгуүтэй хувцааны эмхлээд эхэлдэг. Тийм. Ялангуяа энэ эмхтэйчүүд
дээр айгүй ажиглагддаг тий. Яаж ажиглагддаг вэ гэхээр эмэгтэйчүүдийн одоогийн өмсөд байгаа джинс өмд бол жишээ нь тий шагаанаас дээш нэгсэн юм байх жишээ нь. Энэ маань яаж ийм вэ гэхээр хаврын цагт шагаанаас дээш нэгсэн юм газарт эмэгтэй хүн ялангуяа даарч болохгүй тий. Тэгэхээр тэр хэсэг дараад тахаар яагаад вэ гэхээр тухайн эмэгтэй хүн маань өөрөө нөгөө үнд хөвч давсаг бөөр гэдэг зүйл эрхтнүүд байгаад байгаа тийм эмэгтэй хүний одоо маш чухал өндөвчний хэсэг гээл байна тийм тэгэл хаврын удрал цистит гэдэг зүйл бол маш их ихсэж эхэлдэг. Тэгээ яагаад юм гэхээр эмэгтэй хүн өөрөө мунхаг үйлдэлээсээ болоод тийм нөгөө бодлогогүй үйлдэлээсээ болонгуудаа тэр цистит гэдэг өвчнийг өөрөө тусаад байна гэсэн. Тэгэхээр өвчин гэдэг маань хүн өөрөө тэр өвчнийг тусах зүйлийг өөрөө хийгээд байгаа учраас тэрнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдэг утгаараа мунхаг гэж болохгүй, бодлогогүй үйлдэлийг хийж болохгүй гэсэн утгаараа байна гэсэн үг тийм. Нэгсэндээ бараг хүн бол одоо хүмүүсийн нэг энгийн эмч юм шиг нэг ойлголт байгаа даа шүү дээ. Нөгөө эрүүл мэндийг бол эмчит л ингээд даатчихдаг. Одоо нэгсэндээ өвдсөн бол ерөөсөө л эмчийн л хийх ажиллаж үү. Тэгээс миний эрүүл мэндийн төлөө эмчил зогсох хэрэгтэй, сургалтчил зогсох хэрэгтэй юм шиг ойлголт байдаг шүү дээ. Тэгвэл энэний эсрэг бол айгүй сайхан ойлголтыг та сайн ярьлаа шүү дээ. Нэгсэндээ хүмүүс өөрөө л энийг зохицуулах хэрэгтэй тийм үү? Одоо жишээл ялангуяа эмэгтэй хүмүүс дээр жишээ татаад ярьж байгаа бол хамгийн гоё энгийн жишээ олж байна л да. Нэгсэндээ бид нэр одоо миний хувьд ч гэсэнтэй хаврын үйлрэлт илүүтэй сайхан гоё харагдахаа бодож л одоо хувцална уу гэхээс ялангуяа залуу бүсгүүчүүд охтууд аюутнууд те их ажиглагддаг зү шүү дээ. Одоо бүр цас одоо ялангуяа намрын үйлрэлт намарч гэлээ цас орцсон байхад л одоо шагаан ингээд гэлэлцаал гүйж байгаа жишээний байдаг шүү дээ. Би одоо жишээ хэд хоногийн өмнө харлаа л да ажиглалаа. Газар явж байхдаа нөгөө эмч болсон эмч гэдэг хүний үднэс дандаа бүх зүйлийг ингээд ажиглаж харж явж байдаг тийм. Одоо жишээ нь автобусын суулаа гэхэд л тийм энэ хүн яач вэ ийч вэ гэж бүх зүйлийг ингээд сонжиж хүнийг харж явах жишээний байдаг тийм. Тэгээ юу ажигласан бэ гэсэн чинь л ерөөсөө охтууд цуцаа нас өмнө гэдэг зүйлийг өмсөхгүй байна тийм. Ингээ харахад пүүцтэйгээ гүйтсэн шагаанасаа дээшээ бас л ил гарцсан. Энэ яаж юм гэхээр тухайн хүний нөгөө бодлогогүй зангаас болсон тийм хин нэгэнд бас гой харагдах гэдэг магтдаг тийм. Бас тийм зүйл байна. Энэ бол яагаад гэвэл мунхаг гэдэг сэтгэл байна. Бодлогогүй сэтгэл юм аа гэсэн үг тийм. Тэгэхээр энэ бол өвчнөөс урьдчилан сэргийлэлт гэдэг бол айгүй энгийн зүйл дээр ярихад л тийм. Өөрийнхөө ухамсарыг илэрхийлэх нэгдүгээр дэвшлэх юм. Энд энэ бол зөвхөн хүн тухайн хүн өөрөө ухамсартайгаар өөрийнхөө эрүүл мэндэд хандж иж та одоо ямар ч өвчнөөс баг урьдчилан сэргийлэх боломжтой юм аа гэж шүү дээ тийм. Энэ бол айгүй сайхан ойлгомжтой маш энгийн хэрнээ айгүй сонирхолтой юм л да тийм. Тэгэхээр хүмүүс ингэж ярьдаг та түрүү хэлсэн тийм. Ерөөсөө эмчид сувилагчид хамаг юм найдаад идэг тийм. Тэгээ эмч сувилагч яг тэр хүнийг өвдгöd байгаа юм шиг хандаад идэг тийм. Яг үүндээ тэр өвчин гэдэг зүйлийг яаж ийм вэхээр хүн өөрөө л тэр зүйлийг бий болгоод байна. Өвчин тусах нөхцөлийн бүрдүүлж өгöd байна л гэдэг зүйлийг бол хэлэх гээд байна тийм. Тэгэхээр өвчнөөс урьдчилан сэргийлэлт гэдэг бол тий танаас өөрөө чинь шалтгаална. Тэрнээс ямар нэгэн бодисыг өөрөө биелүү шахлаа гэд тэр бол яг бүрэн 100% өөрөө урьдчилан сэргийлж чадчих гэсэн асуудал бол биш. Тий. Тэгэхээр тэр зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй болоо гэж боддог. Энэ зүйлийг л хүмүүст хэлье гэж юу н бодоод яваад байдаг тий. Эмчилсэн, уулзсан хүн болгондоо ерөөсөө энэ зүйлийг л зөвлөдөг. Тий. Тэгээ бас хоолн дээр бас анхаарах хэрэгтэй тий. Хүмүүс маа хоолтын сэдв болон дасгал хөдөлгөөний сэдвээр бол би танд нэлээд дэлгэрэнгүй ярих гэж бодож байгаа. Ер нь бол бид цагийн турш ярих учраас тийм. За тэгэхээр үзэгчд манаас манай нэвтрүүлгийг үздэг, манай нэвтрүүлгийг бас хүлээж үздэг үзэгчид бас нэлээдгүй болсон байна. Тэгэхээр манай яг энэ нэвтрүүлгийг бас санал хүсэлтүүд ирдэг. Тэгээ санал хүсэлтүүд маань юу вэ нүү гэхээр ялангуяа зүгээр ингээд хүүхдээ ядаж л айгүй юм сайхан эрүүл одоо маягаар өсгмөр тийм. Хүүхдээ яг эрүүл байлгамаар байна гэсэн хүмүүс их болчих. Ягаад тэгэхээр одоо бидний ээж аавынхан ч гэдэг юм уу бидрээс арай ахмад үеийнхэн бол одоо бид дүүрчээ бараг те одоо ялангуяа хойч үеэ илүү эрүүл сарвал байлгая гэсэн хүсэлтэй хүмүүс их болчихжээ. Тийм учраас бид нар хамгийн гол нь эрүүл амьдралын хэм маягийн зүг байх тусмаа өвчнөөс урьдчилан сэргийлэлт болж байгаа гэдгийг л одоо ойлгох нь их чухал ба те. Тэгэхээр дараагийн асуулт маань яг асуулт руу шилжихэд те. За өвчнөөс урьдчилан сэргийлэлт бол тухайн хүнээс мэдээж 100% бараг шахав. Ер нь бол бараг л одоо нөлөөлөл одоо хамаарч байна те. Тэгвэл бид нар яг эрүүл амьдралын хэм маяг гэдгийг та жишээлбэл нэг өдрийн амьдрал дээр зүгээр жишээ болгоод те ямар хоол хүнсийг ямар үйлрэлт ч гэдэг юм өдрийн аль цагт те. За тэгээд одоо өдөр тутамдаа нэг өдөр дээр өдөрттэй жишээлбэл хэдэн цагийн үед хэдэн цаг үед нь аль цагт нь те ямар дасгал хөдөлгөөн одоо усыг яаж уух гэж гэдэг юм. Тэрийг одоо жишээлбэл та бас үзэгчд маань ярьж өгвөл. За тэгэхээр ерөөсөө 24 цагийг бол боломж танах хооноор 3 багт.
Тэ хийн цаг, шарын цаг, бадганы цаг. За тэгээ хийн шар бадган гэдээ ярихаар бас хүмүүсээс ойлгох байгаа тэ. Тэгэхээр яг вэхээр өглөө болохоор зэрэг хүн унтаж сэрдэг тэ. За унтаад сэрээд тэр үед нь бол яаж ийнэ гэхээр хийн цаг эхлээд байна гэж ойлгодог тэ. Тэгээ хүмүүс болохоор зэрэг илүү ингээд унтаад за нойр өрөх байна гэж яриад байдаг тэ. Нойр яга өрөх байна гэхээр яг вэхээр хүний биед байгаа тэ. Одоо нэг хий гэдэг зүйл маань хямарчаад байна. Тийм болохоор нойр өрөх байна. Тэ. Одоо жишээ татэл да хүмүүс нойр өрөх байна гэж нойрны юм ингээд уугаад байдаг. Тэ. Энэ маань яадаг вэ гэхээр нойрны юм уугаал яваад байдаг тухайн хий гэдэг зүйл маань цаана хямраал байгаа гэдэг. Тэгэхээр уламж дангаа ухааны давуу тал түрүү асуусан шүү дээ. Ер нь ялгаатай тал юу байна? Орчин цагийн ханга ухаанаас ялгаатай тал юу байна гэсэн тэ. Тэгэхээр уламж дангаа ухаанаар ялгаатай тал нь юу гэхээр ерөөсөө л тухайн нойр өрөхгүй байхад яг үндсэн цааш шалтгаан юу вэ гэдэг зүйлийг болохоор авч үздэг тийм. Цааш шалтгаан бид нар хий юм байна тийм. Хийгээд авч үзлээ гэж бодоход цаана дахиад хүний бие махбод 5 махбод гэж байдаг гэдэг зүйлийг бас авч ярьж үздэг байхгүй. Тийм яг ямар шалтгаанаас болоод энэ хүний нойр өрөх байгаа юм бэ? Яг энэ энийг уул тийм нойр нь яг хүрэх уугүй юу гэдэг зүйлийг бид нар бүр нухацтай авч үздэг. За жишээ нь надад тэргээс юм танд зоггүй ч болно тийм. Тэр зүйлийг болохоор зэрэг одоо Европ юмыг бол миний толгой хөдлөхөд миний ус юмыг та бас уучиж болж байна. Тэ? Уламж дангаа ухаан яаж ийм гэхээр энэ хүний толгой өөр шалтгаанаас болж өвдөж байна. Энэ хүний толгой өөр шалтгаанаас болж өвдөж байна гэдэг зүйлийг үдсний үндсэн дээр энэ болгоны шал өөрөөр ингэ тохирч тухайн хүндээ ингэж өгдөг тэ. За тэгэхээр жишээ нойр өрөхгүй байна, нойрны юм уулаа хүмүүс нойр нөрөхгүй байна, унтахгүй байна гэж яриад байдаг тэ. Их хэлбэг зөвөр өгдөг тэ. Тэгэхээр энэ үед яадаг вэ гэхээр зүгээр л энгийн тэ. Гэртээ орой унтахын өмнө шаардтай цай хийцтэй сайхан цай хийгээд л уучгад хүн болгон сайхан унтаад өгөх жишээний ийм ингийн амархан одоо амьдралын юм аягт нь тохируулсан тий зүгээр л ингийн амьдралд нь хэрэгэлдэг зүйлийг л хэрэглүүлчихэд яах нь тэр зүйл ингээ засагдаад явдаг байна. Тэгэхээр яаж юм хэрэг тэрийг тухайн одоо өглөө за үдшийн цагаар яадаг вэ гэхээр нөгөө хий хөдлөх цаг гэж байдаг байхгүй. Тэгэхээр тэр цагт нь тохируулаад тухайн хий хөдлөж байгаа цагт нь яах вэ гэхээр хийг дарах тэр хоол хүнсийг хэрэглээ явуулна гэсэн үг. Жишээ нь одоо яах вэ гэхээр тий борц хийж болж чинь шүлтэй хоол идэж болж чинь гих жишээгээр тий энэ талаар болохоор зэрэг дараа нь хоолны зүйл дээр хоёлаа дэлгэрэнгүй ярих гэж ирсэн тий. За өдөр яг хүмүүс би бол ажилладаг л да. За фитнес хийдэг хүмүүс байдаг тий. Фитнес дээр дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс. Бас одоо хэлбэг болчихсон. Тий хэлбэг болсон тий. Тэгэхээр тэр хүмүүс одоо над дээр маш их ханддаг. Яадаг вэ гэхээр за яг булчин шүрмсийг сайхан хөгжүүлж болж байна тий. Давхар яасан бэ гэхээр тэр хүн цаагаараа ингээд ядарсан, сүлдсэн. За тэгээд ихэвчлэн хүмүүс ямар цагаар дасгал хөдөлгөөнийг хийгээд байна вэ гэхээр ингээд хараад үзэхээр өглөө орой гэсэн цаг дээр байгаа тийм. Өглөө орой цаг. Өглөөний цаг дээр их хийж байна, оройн цаг дээр хийж байна гэдэг маань тэр нөгөө хийн цаг гэж ирсэн тийм. Хийн цаг дээр дасгал хөдөлгөөн хийгээд ирэхээр хийг өөрөө ингээд хямраагаад яваад идэг. Тэгэхээр яг гаднаа ачаал нэмдэж өгөөд юм гэсэн үг байхгүй. Тэ? Нөгөө одоо зүйлийн байх ёстой хэмжээг дахиад нөгөө хөдөлгөөнөөр нь улам нэмэгдүүлээд өөрийнхөө шалтгаанаар гадны шалтгаанаар нэмэгдүүлж өгöd байх гэсэн үг тийм. Тэгээ яагаад энэ вэ гэхээр нөгөө л нэг зүйлийн одоо тэргээд өвчин гэдэг аваад үзчих тийм. Зүгээр энгийнээр ойлгуулахын тулд тэр өвчнийг үүсгэж байгаа шалтгааныг нь улам л нэмэгдүүлж өгöd байх гэсэн үг. Тэгэхээр яг үгээр гаднаа хүний бие физиологи булчин шүрмсэн сайхан хөгжсөн эрүүл юм шиг харагдаад байгаа боловч дотроо яагаад энэ вэ гэхээр махбодын хямрал тийм тухайн хий гэдэг зүйлийн маань хямрал явагчаад тэр хүмүүс маань айжимдаа ядрах, суйлдах, тамирдах тий цаашлаад эрэгтэй хүн дээр яах вэ гэхээр үргүйтэх гэсэн шинж тэмдгүүд бол ингэж илэрч гарч ирнэ. Тэгэхээр яах вэ гэхээр амьдралынхаа юмыг дасгал хөдөлгөөн хийхдээ хүртэл цаг зохицуулах хэрэгтэй. Бид нар хоол ундыг гэдэгтээ хүртэл цагийг зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр энэ зүйлийг одоо хүрэхийн тулд өнөөдөр ингээд нэвтрүүлэгт орсон маань ер нь бас их зөв зүйл болсон юм шиг байна тий. Яг үнэ. Ерөөсөө энэ тухайн бас одоо таны яриан дээр нэмж хэлэх нь бол нэмэх яг илүү одоо бүлэглүүлэх нь бол тий одоо уламж санахын югнээс бол ерөөсөө хүн болгоныг тухайн нөгөө өөрчлөл гэдэг зүйлээр ялгадаг тийм одоо ер нь бол бас хүмүүс энэ тал руу их мэдлэг их өндөр болчиход байна бас одоо мэддэг болчиход байна гэсэн. Өөрчлөл гэдэг маань юу юм бэ гэхээр тухайн жишээлбэл та би хоёр бол одоо өөр тийм жишээлбэл нэгсэндээ таны түрүүнд хэлдэг шиг би бол одоо үгдгийн миний хувьд миний бие махбодын хувьд одоо онцлогийн хувьд бол оройгоор дасгал хийхэд илүү тохиолдож болох таны хувьд бол тохирохгүй байна гэсэн тийм. Тэгэхээр энийг бол аль чадхаараа боломжоор одоо мэрэгжлийнх нь одоо тэр тухайн яг одоо уламжлалын эмч гэдэг юм уу те яг одоо тухайн хүний өөрчлөлийг тодорхойлж болох за зүгээр энгийн нэрүүл одоо амьдрах хэм маягт нь зөвлөгөө өгч чадах эмчнэрээр бас ингэж зөвлөвлж тухайн өөртөө яг тохирох болгоныг хэрэглэх
зүгээр юм болоо тий. Тэгэхээр яг би бас яг түрүүн танаас асуучсан асуулт маань арай замбраагүй явцсан юм гэж ясаа яадлаа. Ягаад тэгэхээр та бол их гоё яг замбраатай яг ээж дараатай ярьж байна та. Миний хувьд болохоор танд яг түрүүн тавьсан асуулт нь болохоор энийг өдрийн одоо өдрийг хамгийн хоногт те одоо хизээ ямар таслал ингэ ярьж байсан. Тэгвэл яг түрүүний бас яг асуулт маань дутуу явсан байна гэж бас ажиглалаа. Яг тэгэхээр тухайн хүн болгон тусдаа өөр байна тийм өөр байгаа. Энийг бас их сайн ойлгох нэг чухал. За өөрчлөл гэдэг дээр та тэгвэл нэгд энэ сэдв рүү бас орсон юм чамд илүүдэхгүй. Энэ бол маш чухал сэдв учраас. Яагаад вэ гэхээр жишээлбэл ялангуяа одоо эмэгтэйчүүд дээр ялангуяа жин асах нэг асуудал байдаг шүү дээ. Одоо турах гэж ярьдаг шүү дээ. Илүүдэл хамгийн тулгымцсан асуудал байгаа тийм болчиход байдаг тийм. Тэгвэл энэ асуудал дээр хүртэл жишээлбэл турахад ямар өөрчлөлттэй хүн ямар аргаар турах вэ гэж өөр болчдөг тийм. Гэтэл одоо нөгөө фэйсбүүкийг сайн талч гэж байна муу талч гэж байдаг. Гэтэл гэдэг шиг тийм заримдаа одоо зүйн балта буцсан суугаад турдаг нэг хэсэг хүмүүс байна. Турахгүй бүр хотоодоо гэмтэж байгаа хүмүүс ч бас байна. Тийм. Тэгэхээр энэ талаас бас та өөрчлөл яг ямар төрөл байдгийг, хитэн төрөл байдгийг энийг энгийнээр бас бид нар ямар шинж тэмдгээр та өөрийгөө ямар өөрчлөлттэй гэж бас мэдж болох бай. Ямар төрлийн хүн бэ гэдгийг мэдж болох гэдэг талаар бас та гоё ярьж өгч байна. За өөрчлөл гэдээ ярихаар бас дийлэнх хувинаас ойлгох байх тийм. Яг өөрчлөл гэмүүд яг юу юм бэ тийм. Дийлэнх хувин ойлгохгүй. За уламжлалт ухааны зах зугаас мэддэг хүн бол за өөрчлөл гэдэг нэрээ ийм байдаг шүү дээ гэдэг ойлголт бас байгаа тийм. Тэгэхээр өөрчлөл гэдэг маань юу вэ гэхээр ерөөсөө хүний биеийн хэлбэр галбар те. За дээрэс нэмээ зан төлөвийн байдалд нь болохоор зэрэг авч үзээд байгаа. Төрөл гэж ойлгоо. Тийм, гурван төрөл тугаагаад авч үзнэ гэсэн үг те. За жишээ нь түрүүн нэг л ярьсан хий шар батган гэж яриад те. За хий хүн жишээ нь яах вэ гэхээр жижигхэн байна те. Жижигхэн байна, туранхай байна. Биеийн хэмжээ нь жижигхэн байх юм байна. Хэлбэр нь яг туранхай байх юм байна те. За үг ярианы яах вэ гэхээр айгүй юм ярьдаг хүмүүс байдаг юм те. За ингээд бодохоор хүмүүс өөрсдөө одоо бодож үзэх хэрэгтэй те. Би яг хий хүн байна уу, шарын хүн үү, батаны хүн үү гэдэг зүйлийг. За шарын хүн нь яг гэхээр дунд зэрэг юм бий те. Тэ? Уур омог ихтэй гэдэг. Тэр нь болохоор зэрэг айгүй тийм ширүү хүмүүс байна гэдэг. Тэ? Ууртай байна. За хашигнаад хэлэхэд үснийх нь өнгө нь өртөлж жоохон шардан өнгөтэй байдаг гэдэг тэ. Цайрд өнгөтэй байна гэдэг нь тэ. Тэгэхээр яг нь тийм одоо зам төрхийн хувьд биеийн хувьд одоо тийм байх юм бол өөрөөр би шарын хүн юм байна гэж бодох юм байна тий. За бадганы хүн маань яг гэхээр тэр хүн маань айгүй тийм тайван тий. 50 байх юм байна. Биеийн хувьд бол том өндөр тий. Том биерхүү биетэй. За нэлээд зузаан буюу махлаг мараатай тий. Арсны өнгөний хувьд чинь. Арсны өнгө нь цайвар байна гэдэг. Тэгээ шарын үнэлгээр зэрэг яах вэ гэхээр шар арстай. Шар туяатай байна гэсэн үг ихэвчлэн. Шар туяатай. Хин хүний арсны ямар байх вэ гэхээр хөхөвтөр өнгөтэй. Хөхөвтөр туяатай байна. Өнгөтэй биш тий. Тийм байна гэж бараан зарстай гэсэн үг тий. Тэгж ойлгоно гэсэн. Тэгэхээр яг хөөр одоо хүмүүс өөрсдийнхөө өөрсдийг тодорхойлж чадсанараа амьдралынхаа хэм маяг бол дасгал хөдөлгөөнийг яаж хийх вэ? За жишээ нь турна л гэж ярьсан тий. Турхын тулд бид нар яах вэ гэхээр турах таргалахын тулд яах вэ гэхээр жишээ нь усыг уухад л 3 янз байгаа тий. Тийм. Ус ухтаал 3 янз тий. Жишээ нь усыг яаж уух вэ гэхэл хоолны өмнө уух уу, дунд нь уух юм уу, дараа нь уух юм уу? Өмнө нь уул яах вэ? Дунд нь уул яах вэ? Тэ? Хойноос нь уул яах вэ гэдэг зүйлийг ярьдаг. Одоо хүмүүс усыг агай хэрглэж эхэлсэн байна, тэ? Усыг хэрглэж болно. Гэтэ хэрэглэхдээ өдрийн хэрэглээг хэтрүүлнэ гэдэг юм бас байхад, тэ? Тэгээ хоолныхоо өмнө уух уу, турах гэж байгаа хүн яах ёстой вэ? Таргалах гэж байгаа хүн яах ёстой вэ? Тэ? Тэр зүйлийг бас судлах хэрэгтэй болов уу гэж бас бодож байна, тэ? Энэ талаар дэлгэрүүлээд ирчихв. Яг л одоо ярих хамаг тий цаг маань ерөөсө таних ярианд зориулж байгаа, тэ? За. Тэгэхээр хоолны өмнө ус уухаар яах вэ гэхээр энэ хүн маань за таргалах сонирхолтой хүн бол хоолны өмнө усаа уу гэж яриад тийм. Хоолны өмнө усаа уу. За жингээ барихын тулд яах вэ гэхээр хоолны өмнө ус уух нь бол илүү турхын тухайд болов. Тийм. Андарсан байна уучлаарай тийм. Андарч тийм. Турхын тухайд яах вэ гэхээр хоолны өмнө уу. Тэгэхээр яаж ийм гэхээр энэ хоолны шингэлтийг болохоор зэрэг сайжруулж өгч байна. Тийм. Сайжруулж өгч байна. Тэ. За тэгээд хоолныхоо дундуур завсраар нуу гэдэг маань хоол идж захтай шингээ муугаад хоол идж захтай шингээ маавна гэсэн. Тэгэхээр энэ яах вэ гэхээр жингээ барих хэвээр хүмүүс нь болохоор зэрэг яах нь ингэж усыг бол хэрэглэх хэвээр байна. За илүүтэй таргалыг гэж бодож байгаа юм бол яах вэ гэхээр хоол идснийхаа араас нь шингээ маавах хэвээр. Энэ маань яаж юм гэхээр хоолны шингэлтийг бага зэргийн одоо удаашруулад байна гэж бас ойлгож болдог юм гэсэн үг тийм. Нэгсэндээ одоо удаашралт гэдэг маань бас нөгөө нэг бидний ойлгож байгаагаар бол ийм утга байгаа. Хоол маань шингэц явагдахгүй байгаа гэдгээрээ бас эсвэл зарим нэг тохиолдолд
хотоодны нөгөө хүчин хүчлийн тий хотоодны хүчлийн тэнцвэр одоо нөгөө алдагдсан байдлаас болоод хоол маань бас хит хурдан шингэнэ гэж одоо уламжлалтаар ярьж байгаа. Нэг нөгөө тамирын штана гэж ярьдаг байгаа тий. Тэгэхээр энэ үйл процессыг бас жоохон удаашруулж байна гэж. Тийм удаашруулж байна тий. Яг ингээ ярихаар энгийнээр сая зүгээр тайлбарлалаа тий. Энгийнээр тайлбарлаж илүү сайн ойлгомжтой байх байх гэж бодож байгаа. Тэгэхээр усуун хоол идснийхаа одоо зөвхөн ус гэлтгүй тий хоол идэхийнхаа өмнө хойно дараа шингэн юм аа гэсэн үг тий. Шингэн зүйлийг л яаж зөвцөөлж ууж байгаагаас шалтгаалаад л тэр хүний биеийн жин галбар хүртэл нөлөөлөх нь шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө зүгээр энгийн өдөр тутамдаа бараг л өдрийн зүгээр нэг хооллолтон дээр л ийм зүйл гарч ирж байгаа гэхээр одоо биднэрт бол мэдхгүй зүйл маш их байна. Тэгэхээр энийг бол бид нэр илүүтэй бас ялангуяа эмчнэр маань энийг илүүтэй бас энгийн иргэдтэй илүү мэдээлэл болгож хүргэж ивэл их зүгээр байна. Хүрэх хэрэгтэй юм байна. Ерөөсөө энийг бол бид нар харин бол чихэн эмч хүний одоо уламжлал авах нь ч гэдэг юм уу зүгээр ерөнхий одоо өрний агаах хүний эмч нарын сувлагч нарын те хийх ёстой чихэн одоо ажил бол баг юм болчихж байгаа тийм. Тэгэхээр өөрчлөл маань одоо миний мэддгээр бол бас өөрчлөл маань одоо жишээлбэл таны түрүүний ярьсан хээний төрлийн хүн те шарын төрлийн хүн за бадганы төрлийн хүн гэж байна гэж. За эдгээр жишээлбэл шинж тэмдгүүд нь илүү холилдсон байвал бид энийг бас хавсарсан гэж бас ойлгох шүү. Тийм. Тэгээд хурмал гэж бас байдаг те. Тэр хурмалын талаар бас сонирхолтой зүйл байсан бас ярьж байгаа. Хурмал гэдэг нь одоо юу юм бэ те? Ямар үн чанартай нь хэлж байгаа юм бэ? Тэр нь бас бусдаас ямар ялгаа байдаг юм бэ те? Тэр талаар бас энэ их сонирхолтой зүйл байдаг ер нь бол. За тэгэхээр хурсан гэдэг үгнээс нь л ойлгохоор те хурсан, цугалсан, бөөнөрөө байна гэдэг утгаар нь бодоод үзэхээр хий шарвадан гурлаа байх юм байна гэж ерөнхийдөө. Гурван төлөв. Энгийнээр тайлбарлавал тэр гурван төлөв гурлаа шингэсэн тийм байна л гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй болов уу гэж бодож байна те. Тэгэхээр бас нэг үзэгчд маань хий шар бадганы төрлийн хүн гэдээ ярьж байгаа. Одоо жишээлбэл одоо би жишээлбэл бадган төрлийн хүн байлаа гэж бодлоо гэхэд надад бусад хий шарн байхгүй юм шиг ойлгочих болов яа тийм тэгэхээр бас нөгөө хавсарсан байна гэж бас байж болж байна тийм. Одоо жишээ нь би жижигхэн биетэй мөртлөө надад ааштай би ааштай гэж болж тийм. Хайхтар ааштай. Тэгэхээр энэ юмч сая уулын дон зэргийн биетэй тийм хүн л ааштай байна гэж хэлжлээ тийм. Тэгэхээр тийм тохиолдол бас байж болдог байна тийм. Дан ганц хий үржилтэй шарын үржилтэй гэдэг зүйл бол бас байдаг байна тийм. Хавсарсан, хурсан гэдэг тохиолдол бас байна гэсэн үг тийм. Бас тэгэхээр бусад одоо жишээлбэл өөр өөрчлөлийн шинж тэмдгүүд байлын илүү хавсарсан байна. Хавсарсан байна гэж ойлгож байна. Нөгөө ерөнхий ярьсан 3 зүйл байна те. Энэ 3 зүйлээс л за аль нь аль шинж тэмдгүүд нь байгаагаа өөрөө ингээд өөртөө одоо анализ дүн шинжилгээ хийгээд за би яг үүндээ хий шар хавсарчиж те бадган шар хавсарчиж тийм хүн юм байна гэдэг зүйлийг л эндээс ойлгож авна л гэсэн үг. Тэгэхээр яг энэ оншилгоо гэх үү одоо яг энэ одоо хүний өөрчлөлт тодорхойлолт гэх үү те энийг бол одоо хаана их сайн хэлж болох вэ? Одоо уламжлалтын эмч болгоыг нэг хийж чадна гэж ойлгож болох үү те? Тийм энийг бол ерөөсөө уламжлалтаар сурсан те уламжлалтын их эмч гэсэн мэргэжлийг эзэмшсэн хүмүүстээр одоо очиход л энэ зүйлийг таныг гүдээр орохоос ахвалаа бүх зүйлийг ажиглаж чаддаг хүмүүс л гар уламжлалтын эмчнэр л энэ зүйлийг хийж чаднаа л гэж юм хэлмээр. Тийм уламжлалт талаасаа л гэсэн үг те. Тэр их миний хувьд ч гэсэндээ ер нь бол ингээд ярихад их сонирхолтой байдаг шүү дээ. Ерөөсөө л нэг их дуртай сэдв маа гэдэг энэ уламжлал авах гэдэг бол тэгэхээр хоёлаа яг үзэгчдтэй бас өдрийн одоо хэвийн одоо энгийн те зүгээр ямар нэгэн өвчин зовиоргүйгээр эрүүл аж төрж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэндээ жишээлбэл дасгал хөдөлгөөн одоо уламжлалаар бид нар явдал мөр гэж нэг яриад байдаг шүү дээ. Тэр талаас нь та бас гоё зөвлөгөө өгч бас улиралтай нь холбоод бас ярьж байна. За тэгэхээр явдал мөр гэж үг хэлэхгүй гэхээр ерөөсөө амьдралын хэм маягийг хэлээд байна тий. Тэгээ амьдралдаа тохируул яаж хувцлаад байгаа. Тэгээ дасгал хөдөлгөөнийг яаж хийгээд байгаа. Тэгээ өдөртөө хэдэн цаг унтаад байна гэдэг зүйлийг бол авч үзээд байдаг. Тэгээ ерөөсөө холомж тангаа ухааны онол дээр болохоор зэрэг энгийн хүн хэдэн цаг унтах вэ тий. Эрдэм мэдлэгтэй хүн хэдэн цаг унтах вэ тий. Доктор профессор хүн хэдэн цаг унтах вэ гэдэг зүйлийг хүртэл заагаад өгсөн байдаг байхгүй тий. Тэгэхээр энгийн хүн жишээ нь хоногийн одоо 24 цагийн хэдэн цагт унтах хэрэгтэй вэ гэхээр 8 цагт нь та унтах хэрэгтэй шүү тий. Энэ бол их эрүүл байхын тулд гэж эрүүл байхын тулд гэж ойлгочихлоо тий. Гэтэ яг би энийг энгийн хүн гэдээ ярьчлаа 8 цаг унтах юм тий. Энэ яг үүнд болохоор зэрэг энгийн хүн болохоор 8 цаг унтах байх нь шүү дээ. Тэрнээс яг нь
хараа нэг жоохон доош гэд ойлгоч тий. Нөгөөдхөө яг өөрөө үдсэн зүйлээр ярих гэхээр хүмүүсийг жоохон доош нь хийсэн болчих гэдэг тий. Тэгэхээр яг за ингээнээс арай жоохон доош байгаа хүн та яаж ийм гэхээр 8 цаг унтах хэрэгтэй. Энгийн хүн бол хоногийн 24 цагийн 6 цагт унтах хэрэгтэй. 6 цаг унтахад л хангалттай гэж үздэг байна. Тийм. За Эрдэмтэн мэрэгд доктор профессор гэж яриадсэн тий. Тэр хүмүүс хэдэн цаг унтах вэ гэсэн чинь та 4 цаг унтаа. Тэгэх юм бол энэ амьдралын хэм маягч ерөн зөв юм байна гэд аваад үзсэн байна тий. Тэгэхээр өнөөдөр 8 цаг унтдаг хүн хэд байна. Тэгээ түүнээс дээш унтж байгаа хүмүүс бас байгаад байна. Тэгээ 6 цаг унтдаг хэд байна. 4 цаг унтдаг хэд байна. Жишээ нь л энэ нойрны асуудлаас болоод яах нөхөр өвчлөл гэдэг зүйл маань ихсэж идэг тий. Та их унтаад байна гэдэг маань нөгөө бадгана гэдэг зүйлийг яах нь тэр өвчнийг ингээ үүсгэх нөхцөлийг бий болгоод байна тий. Та илүү жин нэмээд байна уу? Тэгэх юм бол та өөрөө нойронд анхаараач жишээ. Тий. Энэ зүйлийг л явдал мөр гэж хэлээд байна тий. За та дасгал хөдөлгөөнд дутагдаад байна уу тий? Таны төслөгийн чинь тархалт явагдаад байна уу? Танд өөр чинь тархалт явагдаад байна уу тий? Тэгэхээр яах нөхөр дасгал хөдөлгөөнд дутагдсанаар дасгал хөдөлгөөн биш одоо жишээ нь энгийн амьдралын чинь хөдөлгөөнд дутагдсанаар тий? Өдөржингөө санд дээр ширээний ард суугаад ажил хийдэг бол тий? Ядаж өдөрт 20-30 минут дасгал хийгээч тий? Гэдэг зөвлөгөөг бол яваад байдаг тий? Тэгэхээр та өөрөө дасгал хөдөлгөөн хийх байгаа учраас энэ бадган гэдэг зүйлийг үүсгэх тий? Тэр шалтгаан нөхцөлийг бий болгоод байна тий гэсэн тэр зүйлүүдийг бол авч үздэг. Тэгэхээр жишээлбэл одоо миний хувьд хаврын улирал тий хаврын улирал гэдэг бол яг цагаан сар бидний одоо үндэсний баяр тий цагаан сар болоо. За цагаан сараар бид мэдээж маш их иддэг тий. За дээрэс нь нэлээд тийм одоо зохицуулахгүй одоо идэлт явагддаг тий одоо нэгсэндээ шиний өрөө 10 цаг хүртэл одоо буудаж ирүүлээд идэж авч жишээ нэ тий. За тэрний дараа бол нэлээд тархалт одоо тархалж ин нэмэлттэй. Дээрээс нь одоо дотор эрхтнүүдийн маань хувьд бол нэлээд ачаалал үүсдэг. За тэгвэл хаврын улиралд жишээлбэл бид нар яг хаврын улиралд одоо яг бидний таны одоо ярьж байгаагаар тий бид бүхний бие махбодод хийшаар бадган урын аль нь илүүтэйгээр одоо үүсч байдгийг аль нь илүүтэйгээр одоо тэнд идэвхтэй байдгийг тий хаврын улиралд. Тэгээд тэр улиралд бид нар мэдээж одоо их хоол хүнс хэрэглээл одоо маш хүнд хоолнд идээд амархан бас их бага байгаа үед нь бид нар ямар зүйлсээр за бүр одоо нөгөө хоол хүнсний хадлаас бас бид нар одоо яриагаа эхлүүлээд тий хоол хүнсний хадлаар жишээлбэл та зүгээр хаврын улирал дээр жишээ татаж ярил. За дээрээс нь дасгал хөдөлгөөн дээр тий бас бидэрт ямар зөвлөгөө өгөх вэ? За хаврын улирал маань одоо яадаг улирал вэ гэдээ аваад үзэхээр нөгөө хийшаар бадганаал бас дахиад ярих гэдэг. Тэрийг л ярил. Тэрийг л ярил та. Өөр төрнөөс одоо хэдрэх гэхээр болох гэдэг тий. Яг нэг боломжтой болохоор тэр онолдол баригдаж явчихдаг тий. Жишээ нь одоо хаврын улирал за тэр чи одоо хаврын ихэнх сар бадганы бидний нөгөө бадган гэдэг зүйл гэдэг зүйл хайлаад байна тий. Тэр зүйл одоо хайлж гин гэж ярьдаг тий. За тэгэхээр тэр улиралд яах ёстой вэ гэхээр бас нөгөө их хоол идэх байгаа нь буруутаад өвччихээн. Өвөл яаж ийнэ гэхээр өвөл та ерөөсөө хүнд хоол идэх. Хүнд гэдэг маань тий мах шарсан уурсан хоолыг өвөл бол хэрэглээ. Яагаад вэ нөхөр хотоодны тий хоол шингэх чадвар өвлийн улирал 50 их байдаг. Хамгийн их сайн байдаг тий. Тэгэхээр өвлийн улирал идэ. Цагаан сарын үеэр болохоор зэрэг өвлийн улирал маань дуусаад хаврын улирал руу шилжиж байгаа учраас бадган маань одоо хайлна гэдэг чинь тий. Бадган хайлна гэдэг маань одоо хэсэж байна гэсэн үг үү? Таны бодлоор юу гэж бодож байна та? Миний бодлоор бол одоо хайлна гэхээр чинь тухайн ингээд зарцуу байсан нэг зүйл хайлаад ирэхээр л одоо дэврээд л эхэлж гин гэж ойлгох гэдэг шүү дээ. За тийм. Тэгэхээр энэ дээр болохоор яах вэ гэхээр бадган ингээд хөдлөөд байна. Тэр цагт бадган ингээд хөдөлж гин тий. Одоо нэг итгэхгүй байсан зүйл маань яах вэ гэхээр итгэвчж эхэлж байна гэж ойлгож болж байна тий. Тэр цаг дээр яаж юм гэхээр бадган итгэвчж эхэлнэ гэдэг маань тэр маань одоо зүгээр энгийнээр тайлбарлах юм бол хүүтэн зүйл за шар гэдэг маань бол халуун зүйл юм байна гэдээ ойлгочих хэрэгтэй тий. За халуун зүйл их байгаа тохиолдолд жишээ нь гал дээр тогоотой хоолтойгоо буцалгыг гэвэл хурдан буцална тий. За доор нь гал байхгүйгээр тогоогоо тавиад хоолоо тавилаа яах вэ? Яг ойлгомжтой болж байна тий. Тэгэхээр буцлах процесс явагдах болж байна. Тэгэхээр энд хоолны шингэц удаашраад эхэлж байна гэсэн үг тий. Энд хоолны шингэц удаашраад ирж байна гэдэг маань бадган цас гэдэг зүйлийг хариуцуулаад эхэлж байна гэсэн үг. Бадган гэдэг маань өөрөөр яг нүдэнд харагдаж байгаа зүйл нь юу юм бэ гэхээр тэр нөгөө салслаг зүйл байна. Нус цэр юм уу те одоо ханаа төрлөө ихээр л нус гоожод эхэлдэг те цэр нь ихсээд эхэлдэг тэр маань яаж юм гэхээр бас цаагаараа бадган гэдэг зүйлийг хямраагаад ихсгээд байна гэсэн үг те тэгэхээр хаврын улиралд яах ёстой вэ гэхээр бид нар
хоолтон дээр хүртэл анхаарья. Жишээ нь хамрын улиралд монголчууд эрт дээр үеэсээ хоолтон дээр айгүйх анхаардаг гэсэн. Улиралдаа тохируулж хоолдог гэсэн тийм. Өвөл яах вэ гэхээр ладууны маха идэл өвлийн ичээ хийгээл өвөл маха түлхүү хэргэлдэг тийм. Хамрын улиралд яах вэ гэхээр бид нар борцоо хэргэлье, хоньны маха идья гэж яваад иддэг тийм. За зуны улиралд яах вэ гэхээр мах бити идэ тийм. Хэдүүлээ цагаална гэж яриад иддэг. Цагаална гэдэг маань юу хэлээд байна вэ гэхээр ерөөсөө тийм мах баг хэрэглээд ерөөсөө цагаал хэргэлнэ гэсэн. Яагаад тэгээд энэ нөхөр зуны улиралд хоолны шингэлтийн одоо хотоодны шингэх чадварынх нь хүчин яг нь бүр багасаад эхэлдэг. Хамгийн сул бол хамгийн доор ороод ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр олон стандарт ханд улирлыг бас 4 улирлаар аваад үздэг. Тэгэхээр 6 улиралд авч үздэг тий. Бидний мэддэг зам болохоор зэрэг амар халуун, нартай тийм улирал гэж ойлгодог. За яг тэр халуун нартай тэр улирлын яагаад энэ вэ гэхээр бид нар дэгжирлийн улирал буюу дижээх улирал гэж яриад байдаг тий. За нөгөө 100 гэдэг улирлыг юу гэж яриад юм гэхээр бороо хор ихтэй тэр улирлыг одоо 8 9-р сарыг 7-8 дугаар сарыг хэлээд байна. Тийм 7-8 сарыг хэлээд байна гэсэн үг. Тэр улирал яаж юм гэхээр борооны улирал бол борооны улирал юм байна. Энэ бол зуны улирал юм байна. Энд хий гэдэг зүйл яах юм хөдөлж явах юм байна, ихсэж явах юм байна, итгэж явах юм байна. Тийм учраас энэ хотоодны хоолны шингэл яах вэ? Багасаад байна. Тэ? Тэгэхээр хэдүүлээ яах вэ гэхээр хаалтаа сайжруулах хэрэгтэй. Тэхийн тулд яах юм хотоодны шингээлтийг яах вэ гэдэг зүйлийг бодохын тулд энэ 6 улирал гэдэг юмыг бас давхар ойлгож авах хэрэгтэй гэж тийм. Одоо бид нар бол эсрэгээр нь ер нь хийдэг болсон шүү дээ. Сүүлийн үед бол тийм. Жишээлбэл зуны улиралд бол одоо яг таны ярьж байгаагаар бол бид нар чинь их хөнгөн хоол хэрэглээд тийм. Аль болох их сайхан амарч одоо нэгсэндээ бидний бие махбодод байгаа тэр хий гэдэг махбод тийм бидрийг хөдөлгөж байгаа одоо нэгсэндээ бидний бие махбод байж л байх хэрэгтэй зүйл шүү дээ тийм хий гэдэг маань нэгсэндээ бидрийг хөдөлгөж байгаа энэ хийм бүх зохицуулгыг явуулж байгаа зүрхний агших хөдөлгөөнийг явуулж байгаа судас шүрмс бүх зүйл ажиллаж байгаа маань хийн махбодын үйлчлэлээр ажиллаж байна гэж ойлгож байгаа. А тэр маань нөгөө байх ёстой хэмжээс хэтэрч ихээр л өвчин хөдөлж байна гэж ойлгоно тийм үү. Тэгэхээр жишээлбэл зуны улиралд бол бид нар ялангуяа наадам бидний бас баяр тийм олон хоног орч одоо сүулдэ баярлдаг болсон байна. Наадмын үеэр л бид нар чинь ерөөсөө нөгөө тостой маха хорхогоо шарж идээл тийм тэгэл хуш ураа идээл за нөгөө архитны төрлийн зүйлийг бол амралт учраас залуучууд их хэрэгжилж байдаг харагддаг махтагаа хойлоо гэж. Тэгэхээр ер нь бол зуны улиралд бол бид нар аль болох махнаас болж өгвөл татгалцах нь их зүг. Эдгээр бол болж өгвөл өөх багтайхан ширч байдаг юм уу те аль болох бах хэмжээгээр ч үгүй хэрэглэх нь зүг. Хаврын улирал болохоор таны хэлснээр бол бас нөгөө жишээлбэл борц те борцыг бас нөгөө тостой халуун чанарын багцлахээс илүү борц хөнгөн маягаар нь дээрээс нь хоньны махыг хэрэглэн дээрээс нь шүлстагаар нь гэдэг юм те энэ маягаар хэрэглэх хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгэхээр бид нар улирал гэдэг зүйл хамгийн их чухал байна те. Таны саний ярьснээрээс бас нэг зүйл санаанд орлоо л да. Энэ бол одоо бас л их мөрдөгч зүйл. Жишээлбэл одоо нэг тарганы мах гэх манай залуучууд сүүлийн үед бас бүр их иддэг. Одоо ер нь бол хорчоод байгаа шүү дээ. Энэ бол хорчоод маш тарганы одоо тарганы өвчнүүд те одоо тарган дахал гэж ярьж байгаа өвчнүүд их болчиход байгаа боловч яг үнэндээ бол бас тэгээд хэрэгжилж байгаа хүмүүс байж л тийм. Гэхдээ энийг хэрэгжилж байгаа улирал маань жишээлбэл өвлийн улирал байвал байж болох юм аа тий. Жишээлбэл өвлийн улирал та тарга твэргэж үт юм одоо нөгөө тамираа авч болж байгаа маа гэж бодлоо гэхэд манайхан яд гэхээр намрын улиралд харахыг бол маш их идэвхтэй идэж хэрэгжилж байгаа харагддаг л та тий. Тэгэхээр энэ дээр та бас энэ болтго юм уу болохгүй юу тий. Энэ дээр бас тайлбар өгөөч. За. За энэ тайлбарыг өгөхөөс өмнө би түрүү нөгөө ярихдаа өөрөө нөгөө 6 улирал байдгаа, зуны улиралд ингэдэг гэж ярихдаа тэрэн дээр болохоор зэрэг 6 улирал дээр зуныг харуулад ирэхээр дэгжирлийнхээ улирал бид нар ерөөсөө шарсан урсан юм гэдэггүй цагаан хоолыг идэх хэрэгтэй байна. Яг гэвэл тэнд бол халааны улирал байна тий. Зуны нөгөө 7-8 сар хур бороо ихсэж чинь хий босоод хөдлөөд байна тий. Тэр цаг дээр яах вэ гэхээр та нэр жинкнээс шарсан урсан хоолоо идэж болж байна. Яг гэвэл хийг дарах хэрэгтэй тий. Энэ зүйл дээр яах нөхөр би өөрөөсөө нөгөө улирал дотор ярьж байхдаа эргэлтчлээ л тий. Тэгэхээр энэ зүйлийг харин сая залруулъя гэж бодлоо. Тэгэхээр яах вэ гэхээр зуны улиралтай болохоор шарсан хуурсан хорхог боодгийг бол ер нь бол хэрэглэхэд тохиромжтой байгаад байна. Бас тохиромжтой хэмжээгээр хэрэглэнэ гэсэн үг тийм. Бас маш их хэрэглэдэг гэсэн үг бол биш байна тийм. За тэгэхээр намрын улиралд яагаад хэрэглээд байна гэхээр цаад хүмүүс ч бодохдоо за энэ тарган тарга твээр авчижээ тийм. Сайхан тарган өөхтэй байгаа юм байна. Гэтэ зүйлийг бас ойлгоод байдаг тийм. Тэгэхээр намрын улиралд яах вэ гэхээр намрын улиралд бас нөгөө
шарын маань шар гэдэг зүйлийн маань идэвхжэлтэй үе эхэлж идэг. Намар өөрөө нөгөө халуун долаан тий үр тариа боловсрдог яг тийм сайхан улирал байгаа юм тий. Яагаад намрын улиралд уламжлалтын эмнэлэг дээр очихоор одоо ханараа хэлгээ тий. Яагаад одоо ханиа гэдэг юм. Одоо цөсөө нэг угаачгаа тий. Цөс угаахад хүртэл яг нь улирал хардаг байна. Тэгэхээр тий энэ амар чухал зүйл тий. Цөс угаахад хүртэл улирлыг бид нар авч үздэг байна. Хизээд нь яг яаж цөсөө угаах юм тий. За хотоодын жишээ нь угаая гэж бодоход хизээд нь угаах вэ гэх жишээний тэр зүйлүүд байдаг байна тий. А түрүүн ярьсан шүү тий. Хавар бол бадган сас их байдаг. Яг бадган гэдэг зүйл маань итгэвчж эхэлдэг үе. Тэр үеэр болохоор яг хөөхөр хотоодыг угаана гэж яриад байгаа. Бадганыг бид нар харилцаж нэмчилж байна гэсэн үг тий. За тэрнтэй адилхан тий илүүдлийг цэвэрлж өгч байна. Бадган гэдэг зүйл яг хүний биед бол байх хэвээр хэвийн хэмжээнд байх хэвээр. Тэрнээс л ихсээд эхэллээ гэх юм бол яг вэ тэр зүйлийг хийж ийна л гэсэн үг байхгүй тий. За намрын улиралд яг вэ бас үнтэй адилхан. Шар гэдэг зүйл маань л итгэвчээл нөгөө байх хэвээр хүний биед ерөнхийдөө байх хэвээр хэмжээнээс л хит даваад эхэлж байна тий. Тэр зүйлийг л арилгахын тулд яг вэ намрын улиралд хануур хийгээд байна тий. Цөсийн угаая гэж яриад байна тий. Тэгэхээр улиралд бас эмчилгээ хийхэд бас улирал гэдэг зүйл бас маш хамааралтай байдаг. Тэгэхээр намрын улирал тарганы махыг яагаад идэж болохгүй вэ гэж сайн асуусан. Яагаад вэ гэхээр баг хэрэглэх хэрэгтэй юм байна. Тийм, баг хэрэглэх хэрэгтэй. Ер нь хэрэглэхгүй байл зүгээр гэж авч үзэн тий. За таргыг ер нь бол зуны улиралдаа нэг ганц нэг удаа гэж ер нь бол байгаа тий. Яагаад гэвэл энэ бол тарганы мах гэдэг маань хийг дарах чанартай мах юм аа гэж үзээд байна тий. Одооны махтай л тий одооны махтай адилхан халуун. За халуун гэхэр хүмүүс ойлгохгүй бас тий. Тэгэхээр яах вэ гэхээр бас ойлгох хүмүүс бас байгаа шүү. Одооны мах жишээ нь чанаад авахд зарцахгүй тий. Тарганы мах бас зарцдаггүй тий. За жишээ нь ямааны махыг чанаад авах ямааны мах халуун дээр л гэдэг тий. Ямааны мах хамгийн хурдан зарцаад байна гэдэг маань энэ яаж юм гэдэг нь сэрүүн чанарын мах байна тий. Дулаанаа хурдан алддаг гэж ойлгож болж байна тий. Жишээ нь адууны махыг чанаад тавиад тарганы мах жишээ нь чанаад тавиад бодъё л да. Халуунаар нь гэдэг үү шүү дээ. Халуунаар нь гэдэггүй хүргэж гэдэг тий. Халуунаар нь ягаад гэдэггүй вэ гэхээр нөгөө шар гэдэг зүйлийг чинь дахиад байгаа хэмжээнээс нь ихсгээ хийчих шүү тий. Та өвчин болгочих шүү гэдэг шүү. Тэсэнд жишээлбэл шар гэж байгаа шар махбод маань тий шарын махбод маань бидний бие махбодод их одоо байх ёстой хэмжээс хэтрэгэл ямар эрхтнүүдийг илүүтэй их одоо өвчлүүлэх магадaltaй байдаг. Байх ёстой хэмжээнээс хэтэрх юм бол за хүний хилийг цөс гэдэг эрхтнүүдийг илүүгээр өвчлүүлж эхэлдэг тий. Яагаад намрын улиралд ханаад байгаа юм гэхээр тий нөгөө шар гэдэг зүйл маань л ихсээд байна тий. Тэнгүүд хүмүүс намрын улиралд ерөөсөө миний энэ хоёрын шар ус ингээ хөөрөөд байна тий. Өөртөө ч мэдгүй тэр шар ус гэдэг зүйлийг яриад байна тий. Тэр хаанаас ялгараад байна вэ гэхээр нөгөө шар гэдэг зүйл элэг цөсөнд оршдог. Тэнд хэмжээнээсээ хитрэл даваал эхлэхээр цөс гэдэг зүйлнээс шар ус гэдэг зүйл яг нь тэндээс ялгарч идэг байна. Тэ одоо бидний онлоор шүү дээ. Олонч танах ухааны онлоор болохоор тэгж ялгарч идэг байна. Өөрөө тэрийг боловсруулж ялгарч идэг байна тэ. Тэгэхээр тэр зүйл ихсээд ирэхээр нөгөө савандаа багтахгүй болоод энэ савандаа багтахгүй болохоор хүний яг нь арьс махны завсраар шингэж хүний бие тархаад дэшээ хөөрөөд байна гэсэн утгатай зүйл байхад байна. Тэгэхээр намрын улирал та тарганы мах хэдлээ гэж бодоход яг нь элэг цэсэнд чинь л өөрчлөлт орох нэ л гэж ер нь ойлгож болох нь байна тийм. Яг зөв энийг л бид нар хүргэхийг хүсэж байгаа шүү дээ. Ерөөсөө ялангуяа сүүлийн үеийн одоо статистик мэдээ бол бүр маш их эмзэглүүштэй байгаа тийм. Монголчуудын хувьд жилд одоо хэдэн хүн халдварт бус өвчнөөр нас орж байна тийм. Халдварт өвчин бол одоо хүний хин тусах вэ яах вэ гэдэг бол бас тодорхойгүй асуудалтай хэцүү байдаг. Халдварт бус өвчнөөс бол бид нар бас тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлж болох зүйл тийм. Тэгвэл халдварт бус өвчин гэдэг бол одоо бидний нөгөө хавдар гэл тийм одоо зүрх судасны ямар нэгэн даралт ихсэлт өвчин харгалт гэдэргээд орж байгаа шүү. Тэгэхэд одоо сүүлийн үедэд нас баралтын монголчуудын нас баралтын гол шалтгаануудын одоо тэргүүлж байгаа нь ерөөсөө зүрх судасны өвчнүүд буюу харгалт гэсэн үг тийм үү одоо зүрхний шигдээс гэсэн үг. Мөн элэгний болон хотоодын хорт тавтар гэдэг өвчлүүд бол аимшигтай тав үзүүлэлтүүд харагдаж байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо шил бид бүгдийн одоо бүр толгойн баг өвчин болж байна. Жишээ нь айл болгонд л ямар нэгэн байдлаар элэг цэсний өвчлөлтэй. За бүр өвчлөл байхгүй маа гэхэд наадзах нь хамгийн сайндаа л элэг цэсний өөрчлөлттэй байх чинь тийм. Элэг цэсний өөрчлөлт байна л гэдэг бол цэс ялангуяа цэс гэдэг хэрэгтэй бол бидний бие махбодын тосыг одоо идэж ууж байгаа хоол хүнсний маань тослог зүйлийг тосыг маш сайн ялгаж явах хэрэгтэй байлаа гэхэд л цэсний хүүдийг л одоо сүүлийн жилүүд маш ихээр одоо авч ийм цэс чулуучсан байна гэл тэ. Тэгэхээр энэ бол сүүлийн жилүүдэд маш их болж байгаа л гэж миний хувьд бол анзаараад харж байгаа. Одоо сүүлийн статистик мэдээллүүдийг ч гэсэн уншихад ер нь бол илүү илбэг болж энэ хоолтолж одоо зэрэг холбоотой баг тэ. Тэгэхээр
бид нар бол сая одоо жишээл танд яг асуулт авахта тарханы махан дээр л жишээ татхад л бидний аав нар, бидний ах нар, одоо залуучууд маань тарханы мах гэхэд л одоо Монгол ялангуяа ирчүүд бол маханд их дуртай хүмүүс. Ялангуяа тархаг гэхээр л адууны мах гэхээр л нөгөө халуун чанарын тос өгдөг, ам чанар сайтай махад учраас их хүсдэг. Тэгвэл энэ махыг идэхдээ улирлыг нь зохицуулаад идэвэл имжилгээ болох юм байна. Тийм үү тий. А хэрвээ улирлыг нь зохицуулахгүй идвэл харин ч бүр хоол биш хор болох нь байх нь л гэдгийг л аюулсан үзэгч доонаас ойлгох хэрэгтэй байна тий. Тэгэхээр бүр нөгөө захтансан газар байж нэг шиг их гоё одоо сэдвийг та бүр ярьж өглөө. Тэгэхээр нэвтрүүлгийн маань бас үзэгчд маань одоо шууд бид нар хүлж байгаа. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг бас шууд үзэж амжсан хүмүүс байна. Амжаагүй хүмүүс маань бас яг одоо үзэж байгаа хүмүүс маань манай нэвтрүүлгийн манай суугийн лайв телевизийн пэйж хуудас руу ороод манай шууд нэвтрүүлгийн бичлэгүүд ерөөхдөө тавигддаг байгаа. За бас дараа нь давталтууд явдаг. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн яг энэ хэсгийг бас өөрийнхөө хайртай дотны хүмүүстэй илүүтэй их үзүүлбэл хэцүүгээр гэж би бас зөвлөмөр байгаа байхгүй ягаад тэгэхээр бас нэг эмчээс энийг сонсох бас өөр байдаг ягаад тэгэхээр жишээлбэл бидний ээж нар эгч нар эмэгтэйчүүд айлын одоо айлгэрийн эзэгтэй нар бол байнга л ярьдаг шүү дээ маха зохицуул хоолоо зохицуул гэж хэлдэг боловч ерөөхдөө нэг өглөлт маягаар хүлээж авдаг тийм илбэг байдаг тэгвэл бас нэг эмч яг мэрэгжлийн эмч хүмүүс энэ маягаар яг юу гэж бодож байна яг энэ нь өөрөө ямар онлын хувьд практикийн хувьд ямар одоо зөвлөгөө бид нар өгөх ёстой байна уу гэдэг та бас үзэгч нар бас харж байгаа. Энэ бол маш сайхан хэрэгтэй мэдээлэл болж байна гэж би бас ойлгож байгаа. Тэгэхээр хаврын улирал дээр хоёлаа хүнсэн дээр ярьж байгаа л үсэрчлээ тий. Үсэрж явсан байна тийм үү. Тэгэхээр хүнс маань бас жишээлбэл одоо бадганы гэд та бүдэрсээ ярьжсэн бадган махад буюу илүүтэй одоо нэг өөх мах тоссон мах одоо тосыг хариуцж идэг л махад гэж бас ойлгохгүй тийм үү. Өөх тосыг хариуцж идэг тийм. Жишээлбэл жин их нэмээд л тархалт өгөөд л тархалт явагдаад л байвал энэ бидний мим махад доторх бадган махад ихсэж байна гэж л ойлгох юм байна тийм үү. Ер нь бол тэгж ойлгож болж байна гэж тийм. Тэгэхээр бадган махадыг одоо багасгахын тулд жишээлбэл бүр энэ бол өвчин болоогүй байх тохиолдол байна. Хэмжээнээсээ бага зэрэг ихсгээр л хүнд тархалт явуулах. Тархалт гэдэг бол одоо эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн хувьд бол бас их одоо толгойн өвчин асуудал болоод одоо залуучууд маань маш их фитнест явъя, усан цэлий одоо яаж энэсээ салах вэ гэж одоо асуудал болж шүү дээ. Тэгэхээр зөвхөн одоо төмөр өргөөд л усан цэлхээс илүү өдөр тутмын хэрэглэж байгаа хоол хүнсэн дээр анхаарай тийм. Тэгвэл жишээл бадган дээр та түрүүний ярьжсэн хоол хүнсэн дээр бас нэмэлтээр юу гэдэг вэ? Ямар шингэн зүйлийг хэрэглэвэл тийм илүүтэй тус болох вэ? За тэгэхээр за түрүүчийн зүйл дээр нэмээд яриа тий. За жишээ нь хоол унтаалаас нэглээд ярих гэж бодчих тий. Жишээ нь хоолндоо та ямар мах хэрэглэх вэ гэж асуудал ургаж эхэлж байна тий. Энд дээр ямар мах хэрэглэх вэ гэхээр л адуу нэг нэ ерөөсөө адууны мах руу дахиж очих гэдэг юм тий. Юм бол адууны мах руу сэтгэв штэ. Адууны мах руу дахиж орчих гэж бодол өөрөө адууны мах идмээр байгаа юм л. За тэгэхээр юу ямар хоол идэх вэ гэхээр л та загсны мах идэ тий. Хоньны мах идэ наазах нь хаврын улиралд яг хоньны мах хэрэглэх нь. Тэ хүмүүс одоо ерөөсөө махны хэрэглийг тэ улиралдаа тохируулна гэдэг мэдлэг бол ерөнхийдөө байхгүй байгаа гэдэг. Тэ. Энийг мэддэг болчвол их хэрэгтэй байгаа. Тэ. Тэ. Жишээ нь одоо тэгээ хаврын улиралгаар яах нь загсны мах хэрэглэх юм байна тэ. Хоньны мах хэрэглэх юм байна. Дээрээс нэмээд бух гөрөөсний мах гэж явуулдаг ш тэ. Тэгэхээр энэ нөгөө бид нар жишээлбэл зөвхөн хаврын улирал гэхгүйгээр бадган махын хавралтай байгаа илүүтэй тийм хүн байвал загсны мах бол их сайхан зохицтой. Тийм сайхан зохицтой байх нь. Тэгэхээр хэрэглэж байгаа бол хоньны мах бас байж. Тийм, хоньны мах байж болно. Тэгэхээр хоньны мах гэхээр л хүмүүс холестеринтэй гээл те. Харгалуулна гэд бодоод идэг байх нь ш те. Тэгэхээр яг хөө холестерин байна. Гэтэ яг бадган гэдэг зүйлийн эсрэг дарж идэг зүйл нь болохоор зэрэг хоньны мах байгаа гэдэг. За жишээ нь түрүү асуусан. Уух зүйл дээр шиний үргэлэх вэ гэж те. Бадган махуудыг дарахын тулд яг хөө те зөвгийн балтай усыг та уугаач гэж зөвлөд байна гэсэн. Явдал мөр дээр яг хөө тэ одоо нэг торхыг хүсэж байгаа тэр сонирхолтой хүмүүс хаврын улиралд юу их вэ гэхээр шамдлаар алах гэдэг. Энэ маань яаж ийнэ гэхээр та хөөс гарах төдий за нөгөө ямар алхал гэдэг лээ. Одоо спорт алхаа гэдэг ч тийм. Нөгөө спорт алхаагаар алхаач. Гэхдээ хөлсийг дөнгөж гарангууд зогс. Тийм. Хөлс их гарах тусмаа сайн биш ээ. Тэ тэр зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Хүмүүс маш их хөлрөөд ивэл би яаж ин калорийг шатааж байна гэж ойлгоод байдаг тийм. Бас хит их хөлөрдөг шүү дээ. Хит их хөлөрх нь бас яг нь тэр мах марыг шууруулахгүй байдаг бах нэ. Хэрэгтэй бас зүйлүүд алдчихин гэсэн үг. Давхар хөлсөөрөө яг үхээр өөрөө хэрэгтэй бодисуудыг одоо чинь алдчих шин тийм. Тэгэхээр яг үхээр хөөс гарах төдийд алхаад түр амраа дахиад дөрвслүүлээд
алхаач л гэсэн утгатай байгаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэгсэндээ баг та нөгөө ажилдаа явахдаа машин ялангуяа чи дулаарчж байгаа шүү дээ. Дулааны улирал эхлэх гээл дулаанд бол одоо юу гэдэг машин автобус гэхээсээ илүү аль болох одоо нэг 2 буудал газар байдаг юм 3 буудал газар бол яг нэг одоо нөгөө шаналаар алхах гэдэг маань нэг темп гэсэн үг тийм энгийн ярил бас тийм ерөөсөө тэр шүү дээ. Тийм яг нэг темпээр л алхаж яах гэсэн үг. Алхалт одоо спорт алхалтын тэмцээн чинь тэгдэг штэ темпээ алдаад эхлэнгүүт нь за та хасагдлаа гэж хасаад явдаг тийм үү. Тэгэхээр яг тэр жигд темпээр алхаж явж байгааг одоо алхалт гэж ойлгож зөв алхалт гэж ойлгож болох юм байна. Тэгээд хөлрөх мэдрэмж төрж эхлэнгүүт зогсъё гэдэг тийм амрья. Тэгэхээр хүмүүс бодохтой болохоор надаас илүү хөөс гараад байна тийм. Илүү л хөөс гарах тусмаа надад сайн гэдэг зүйлийг ойлгоод байдаг тийм. Илүү л их хөөс гаргаад байна гэдэг маань та өөрийгөө цаагуур нь ядраагаад байна тийм. Наацхан л хэрэгтэй одоо бодис элементүүдээ яг нь хөлсөөрөө ингээ гадагшлуулад байна л гэсэн үг. Бидний хувьд ч юм бол ингэдэг шүү дээ юм чи одоо их хөлс гаргаад богино хугацаанд яг мэдээж турж болох юм чи ингээ хасаж болох юм тийм. Гэхдээ богинохон хугацаанд турлаа гэх маань эргүүлээд дараа нь бас сөрөг нөлөө үзүүлж болох юм байна. Тэгвэл бид нар богино хугацаанд эрчимтэй хурдан турхаас илүү одоо арай болж өгөл жоохон 50 урт хугацаанд яг зөв хэмнэлээр турж жигээ хасаж одоо өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж байгаа маань дараа нь ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй бол гэж ойлгох. Тийм дараа нь бас ойлгох нь их зүгээр тийм үү. Манай бүсгүүчүүд ялангуяа одоо шинэ жилд хөнгүүд гэсэн нэг 14 хоногийн дотор тураадаг юу ч хамаагүй хэрэглэх гэсэн нэг асуудал үүсэж идэг шүү. Тийм одоо нөгөө гиз гүйлгдэг цай гэж байгаа тийм тийм гүйлгдэг цайг бол маш ихээр хэрэгжилж байна тийм. Тэгээ яаж тэрийг хэрэглээд яаж юм гэхээр нөгөө хэвийн явагдах ёстой физиологийг л алдагдуулаад эхлэхээр тухайн хүн бас өвчлөл гэдэг зүйл үүсэж эхэлнэ тийм. Гэдэг зүйлийг л бас хүмүүс ойлгох хэрэгтэй шүү гэдэг зүйлийг бас хэлмээр байна тийм. Ямар нэгэн төрөвчсөн зүйл яах вэ гэхээр таны биед хор нөлөө үзүүлнэ шүү тийм. Ямар нэгэн зүйлээс битээ тийм түрэн тийм хариу бүтээх хэлээд байгаа чи тийм. Үр дүн битээ хүлээ. Хэрвээ удаан явцтай зүйл гэдэг маань яг таны биед ч болон эрүүл мэндэд чинь бүх зүйл дээр чинь яг тустай байдаг байна. Дараа нь сөрөг нөлөө багтай. Гол нь эрүүл мэнд талаас зөв байна гэсэн үг тийм. Одоо түрүүний тав дээр ярьж байгаа сэдвээр шилбэл тэр бадган мах буюу одоо тав дээр бол сэдв маань их тархалт руу илүүтэй. Одоо ойлгомжтой болгох тал руу орж ин тийм үү. Тэгэхээр бадган махуудыг одоо илүү хэтрүүлээд хэм байх хэмжээс хэтрүүлээд эхлэвэл өвчлөлүүд үүснэ. Жишээлбэл тархалт буюу одоо уламжлалаар бол бид нар эс шингэх гэж өвчин гэж байдаг шүү дээ тийм үү. Тэгэхээр бадган махуудын хэмжээг нь яг хэмжээндээ зөв хоолтоор бариад л зөв байлгаад л байвал энэ нь өөрөө ерөөсөө өвчлөл үүсэхгүй байна тийм. За дээрэс нь маш хүнд өвчнүүдээс урьдчилан сэргийлж байна гэдгийг ойлгож болох юм байна тийм үү. Тэгэхээр энэ сэдвээс бас нэг одоо яг тэр өвчин тал руугаа л би яриагаа илүү чиглүүлэх гэдэг байна л да. Тэгэхээр орчин үед хаван гэдэг өвчин их болжээ тийм маш их болжээ. Ялангуяа одоо залуухан хүүхдүүд хүртэл хаванддаг болсон байна тийм. Тэгэхээр энэ хаван гэдгийг бид нар бас яг зөв онлоор нь юу гэж ойлгож болох хэвтэй тийм үү. Дээрэс нь хаван гэдэг өвчний хувьд ямар эд эрхтнийг барьж одоо эмчилвэл одоо тэр эрхтэн рүү хандаж чиглүүлж эмчилвэл илүү зөв байдаг юм бэ. Тэр тал дээр бас онл талаасаа тийм бас практик талаасаа бид ярьж өгөөч. За. Тэгэхээр хаван гэдэг зүйл одоо маш их болсон байна тийм. Одоо жоохон хүүхд хүртэл хавангнаад эхэлж байна. Хаван гэдэг маань бас өөрөө их олон шалтгаантай байдаг тийм. Одоо чинь Европ талаасаа ярих юм бол зүрхнээс үүсдэг, бөөрнөөс үүсдэг гэж ярьдаг тийм. Тэгэхээр энэ зүйл яг хаанаас үүсээд ийн вэ гэхээр нөгөө түрүү ярьсан шар ус гэж ярьсан тийм. Тэр зүйл яах вэ гэхээр тэр зүйл маань ингээд хүний биед хэмжээнээсээ хит их хэсгээрэл хаван гэдэг зүйлийг бас ингээ үүсгээд байна гэж бас авч үздэг тийм. За тэгэхээр яах вэ гэхээр ерөөсөө л хүн явдал мөр буюу амьдралын хэм маяг тийм хоол гэдэг зүйлээсээ болоод энэ зүйлийг усан махтай энэ зүйлийг үүсгээд байна тийм. Тэгэхээр яах вэ гэхээр бас л нөгөө улиралдаа тохируулж хааллах тийм улиралдаа тохируулж хувцлах гэдэг зүйлийг л энэ хүмүүс жоохон ойлгох хэрэгтэй болов гэдэг зүйлийг л одоо ерөнхийдөө ярьж хэлмээр тийм. Одоо ходоод цусны тал дээр жишээлбэл ярихад бол одоо та сая шар ус гэдээ ярьлаа шүү дээ. Шар усыг бол нэгдэж цус өөрөө боловсруулж ялгаж үйлдвэрлэж байна гэж байна. За тэгвэл тэр цусны үйлдвэрлэж байгаа шар ус одоо шар ус үйлдвэрлэж байгаа процесс маань явагдахын тулд ходоод өөрөө эрүүл сайн ажиллаж байгаа хэрэгтэй. Хамгийн чухал ер нь бол уламжлалтын уламж шанахны онол дээр бол бүр байгаа шүү дээ. Хүний бие махбодын гол одоо суур
бол Хотоод юм аа гэдэг тийм. Тэгэхээр ерөөсөө л идэж ууж байгаа болгоноос шалтгаална гэсэн үг шүү дээ. Танаа бол ерөөсөө хотоодыг л эмчилж хотоодыг л эрүүл байлгаж л байвал одоо бүр онол дээр байгаа шүү дээ. Дотор өвчин болгоны шалтгаан нь эс шингэх хүч юм аа. Хотоодны үйл явц буруутсан, хотоодны үйл явц процесс, хоо шингэх процесс удаашрснаас болоод энэ дотор өвчин болгон үүсэж байгаа. Жишээлбэл одоо бидний маш энгийн мэдж байгаа өвчнүүд шүү дээ тийм. Артерийн даралт ихсэлт гэж байна тийм. За саяны бидний ярьлаа хаван гэдэг. Энэ бол цус шар устай холбоотой мөн хотоод юм байна гэж ойлгох юм байна. За тэгэхээр дээрээс нь бас нэг сэдв рүү би орох гээд линейгаа ярьж байна. Тийм үхээр харшил. Маш их харшил одоо бар их болчихно. Тийм харшил маш их байна. Тэгвэл энэ харшил гэдэг бол бас бидний мэддгээр бол шар устай холбоотой. Шар ус юм аа гэдэг чинь тийм. Цус маань өөр эрүүл байх хэрэгтэй маа гэж. Тэгвэл та бас энэ цусыг бид нэр эрүүл байлгахын тулд түрүүн бид нэр хотоодыг ярьлаа шүү дээ. Хоолом гэдэг ярьлаа. Тэгвэл цусыг эрүүл байлгаж харшил гэдэг өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх нь бол харшлыг бүр заашаалал төрөлхийн харшилтай хүмүүс хүртэл төрж штэ хүүхэд хүртэл төрж байна. Тэгвэл тэр харшлыг хүндрүүлэхгүй байхын тухайд цусыг жишээлбэл уламжлалт анаах ухаанаар эмчилж болдог ямар эмчилгээний төрлүүд байдаг вэ тийм. Цусыг имээр эмчилж гин үү тийм засал эмчилгээгээр эмчилж гин үү эсвэл хоолундаа орон засаж байна уу. Энэ талаар бас тавчхан даа. За. За тэгэхээр харшил гэдэг зүйл уламжлалт анаах ухаанаар авч үзэхээр энэ юу вэ гэхээр төсний үйл ажиллагаа алдагдсанаас хүний биед шар ус үүсээд байна тийм. Шар ус гэдэг зүйл яаж ийн вэ гэхээр тэр одоо орчин үеийн тайлбарлаад орчин цагийн анагаах ухаантай тайлбарлаад ярангууд яг гэхээр хүний тэр дархлаа гэдэг зүйлийг сулруулад байна гэж бас авч үзэж болж байна тийм. За дархлаа суларснаар яг гэхээр гадны биетэд яг нь хариу үзүүлэх чадвар нь муудаад эхэлж байна гэсэн үг. За энэ дээр ингээд аваад үзэхээр яг вэхээр бас л нөгөө хоолт руугаа бас дахиж орох хэрэгтэй тийм. Зүс шар усыг ярихын тулд яг вэхээр хоолт маань маш зүг байх хэрэгтэй. Хоолтон дээр л хотоодон дээр алдаал хоолны үйл ажиллагаа алдагдаад ирэхээр цөсөн дээр очиж цөс ялгаралт гэдэг зүйл маань алдагдаж ихэснээс болоод тийм. Цөс ялгаралтаас маань яг вэхээр тэндээ шар ус гэдэг зүйл хэвийнээр болно үүсчих хэвээр. Тэгэхэд хэвийнээс хит их хэмжээгээр үүсээд тэгээд ирэхээр л нөгөө тухайн гадны биетийг хүлээж авах процесс алдагдаад байна уу гэдэг зүйлийг л энэ дээр бол авч үзээд байгаа. Тэгэхээр яг үүндээ болохоор зэрэг энэ маань яг нотлогдог бас ийд шүү дээ тийм. Бас ингээ хамаагүй ярьжгаар хүмүүс бас буруу шааж магадгүй тийм. Тэгэхээр хувьд бол онл болон практик хослоход бол мэдээж энэ бол нэг алдахгүй л байгаа л да. Тэгээд бид байгаа тийм. Энийг бол мэдээж илүүтэй нотлож гаргаж ирэх уламж шанахон гэдэг бол одоо л хөгжих гээд байна тийм. Тэгэхээр яг энэ зүйлийг бас яг тийм шүү гэдэг зүйлийг бас баттай бол ярьчаар буруучих болоо гэж бас бодоод байна тийм. Тэгэхээр яг энэ зүйл дээр ямар эмчилгээ явж ийнө вэхээр цөс рүүгээ чиглэсэн эмийн эмчилгээ явж байна тийм. Ганц цөснөөс болоод энэ үгүй юу гэдэг зүйлийг бас давхар авч үзэх хэрэгтэй. Уламж танаахаа яаж ийнө вэхээр тийм цөснөөс гадна дахиад цаана ямар хэрэгтэн энэ зүйлийг өвчлөхөд нөлөөлөд байна тийм гэдэг цаадлын шалтгаан нэг хэрэгт нэг даган жимчлэх биш цаагуур нь өшөө ямар процесс алдагдсан байна вэ гэдэг зүйлийг давхар ингээд эмчлээд яваад байна гэсэн үг тийм. Жишээ нь хотоодноос болоод илгэний үйл ажиллагаа алдагдсан байж болно тийм. Хотоодны хоол шингэт муудаал илэг рүү очих хэвээр нөгөө тийм одоо шим дижилт хэсэг гэж яриад байгаа шүү тийм. Тэр зүйл маань илгэн дээр ингээд баг дутуу тийм боловсрч очиод байх юм бол энэ цөс үүсэх процесс л ингээд алдагдаж байна гэсэн үг. Тэгэхээр давхар бид нар яг нь хотоодоо барих юм байна, илгээ барих юм байна, өөр бас хаана ямар шалтгаан байж болох вэ тийм. Тэр болгоныг одоо ингээд барьж эмчилнэ гэсэн үг. Аль болох нэг дангаар одоо юу гэдэг нь те би одоо цусыг л эмчилнэ гэхээс илүү мэдээж цусөө эмчлэхийн хажуугаар давхар одоо тухайн цусыг муутгаж байгаа бас шалтгаан нь юу вэ гэдэг чиглэнэ гэсэн үг тийм. Тэгэхээр жишээлбэл харшил гэдэг өвчний үед бол бас ингэж ойлгож болж байна тийм үү. Жишээлбэл хамрын харшил дээр хамарт одоо хамар битүүрдэг тийм усгааждаг энэ харшлын ялангуяа хамар битүүрэлт бол их байдаг шүү дээ. Жишээлбэл хамарт зөвхөн тусаагаад хасаагаад нөгөө шалтгаан нь цөсөнд байгаа гэдэг утгаараа цөсөө давхар одоо барьж эмчилнэ гэсэн үг. Гол нь барьж эмчилж байна тийм үү. Тэгэхээр жишээлбэл уламжлалт анаах ухаан дээр уламжлалт ухааны эмчнэрийн тийм барьж байгаа эмчилгээний хувьд бол тэр цөс цэвэрлэх цөс сунгаалт гэж ярьж байгаа шүү дээ. Энийний ер нь бол бас давуу тал бас одоо ач холбогдол гэж байгаа ах тийм. Тэгэхээр тэр ач холбогдол одоо ямар хүнд өвчнүүдээс яг одоо ялангуяа нийгэмдэр байгаа өвчнүүдээс орчин сэргийлж болтго юм байна тийм. Жишээлбэл цусыг угааснаар бид нар юунаас өөрийгөө аварч болох вэ? За цусыг угааснаар яах вэ гэхээр намартаа л ер нь нэг удаа та угаалгаад байгаа чи тийм. Энэ бол цэвэр урьдчилан сэргийлт гэж. Урьдчилан сэргийлт тийм. Намартаа нэг удаа үзүүлээд тийм та цусыг угаагаад байгаа чи. Цусыг угаалахын тулд яах вэ гэхлээр дэмжиж үзүүлэх хэрэгтэй. Хүмүүс гэрээрээ дураараа айгүй их угаадаг тийм. За хэрвээ чулуу байвал яах вэ гэдэг зүйлийг хүмүүс бас өөртөө бодолцож үзэх хэрэгтэй гэсэн. Хэрвээ чулуу байгаа цусыг угаах юм бол яг үхээр тэр цусны
гарч байгаа одоо нарийн гэж 12 хуруу гэж тэр очиж нийлж байгаа тэр цорог гэдэг зүйл маань маш нарийнхан 0.2 мм хэмжээтэй байдаг тийм. Тэгэхээр тэр зүйлийг одоо яг бөглснөөр яг үхээр хүний бие цус ялгаралт явагдахгүй тэр өөхтөс энэ задлахгүй тэр хүний амар их өвдөлтөг өн тийм зөвөр шаналгаа нь одоо их болж игнэ гэсэн. Тэгэхээр энэ цус сугаалт гэдэг зүйлийг яаж хийх вэ гэхээр тухайн эмчид үзүүлээд дараа нь эхо гэдэг зүйлийг тийм мэргэжлийн эмчид үзүүлээд эхо гэдэг зүйлээр харуулад тэрнийхээ дараагаар энэ цус сугаах гэдэг процессыг явуулах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор яаж ийм вэ гэхээр цөсөө угаа намартаа нэг удаа угаа гэдэг одоо хэлчих юм бол хүмүүс намар болгоод өөрсдөө дураараа ингээд одоо угаах жишээ нь тийм. Цус угаана гэдэг маань яах вэ гэдэг тэр процесс маань яаж явж байгаа юм гэхээр ерөөсөө л ямар нэгэн тийм им гэдэг зүйлийг одоо хэрглэж иж тэр зүйлийг шингэрүүлэх тийм угаах тийм процесс явагднахээс биш та бүхний одоо интернетээс мэдэж авсан фэйсбүүкээс авсан тийм тэр зүйл одоо биш юм шүү гэдэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. За цөсөө угаах одоо сайн тал нь юу вэ гэхээр тэнд одоо чулуу үсэхгүй юм байна тийм ядаж л наазах нь таны тэр нөгөө цөсний үйл ажиллагаа сайжрах юм байна тийм өөх тосыг чинь сайхан задлж өгөх юм байна наазах нь л ерөөсөө энэ аахгүй. За цаашлаад яг гэхээр цөсөн чулуу үсээ тийм цөс өтгөрөөд цаашлаа цөс одоо чулуу үсээд тэгж явсаргаад өрөвсөөд цөсний хүүдийг ахуулах тий асуудал бол үүсэж эхэлнэ гэсэн. Цөс өөрөө өтгөн байх тусмаа цус өтгөрж байгаа шүү дээ тий. Цус өтгөрөөл ирэхээр л нөгөө зүрхний бүх төрлийн өвчтөд үүсэх магадлал маань бүр маш их өндөр хувьтай болж эхэлж байгаа. За тэгэл түрүүний ярьдаг бүтэрийн хашил гэдэг. Одоо энийг баг энгийн юм шиг ярьж байгаа таарал тий. Тэгэхээр нэгсэндээ энэ бол баг цусыг л эрүүл байлгачих юм бол энэ асуудлууд үүсэхгүй шүү л гэдгийг бас ойлгож байгаа. Энэ бол цэвэр урьдчилан сэргийлэлт. Урьдчилан сэргийлэлт юм аа тий. Гэдэг маань зүрхний өвчнөөс, бөөрийн өвчнөөс гэдэг юм уу ямар нэг идэрхтний өвчнөөс урьдчилан сэргийлэлт гэдэг маань өөрийнхөө идэж ууж байгаа хоол хүнсээр давхар яг чухал нөлөөлөл үзүүлж байгаа идэрхтнүүдийг эрүүл байлгах. Ялангуяа шилжил тавьдаг жишээ бариад сая содод хэрэг ярихад л маш их юм ярих боломж байна тийм. Тэгэхээр жишээлбэл цус маань цэвэр байснараа цусыг илүү цэвэр шингэн байлгана. Та сая бас их сайхан гоё тайлбарж өглөө шүү дээ. Цус илүү шингэн байна, чулуу үсэхгүй байна. За цус шингэн буюу одоо өөх тосны задралыг сайн төвтэй явуулж те өөх тосыг маш сайн задлж шингээлтэнд оруулж өгч байгаа маань өөрөө дараа нь тэр одоо зүрхний те бөөрийн илэгний өвчин үүсэх ходоодны өвчин үүсэх тэр процесс магадлалыг бол маш сайхан бууруулж өгч байна гэсэн үг те болох нь шүү дээ те. Тэгэхээр энэ бүхэн маань л ерөөсөө цэвэр уламжлалт авахын үүднээс л яг л өвчнөөс урьдчилан сэргийлт болж байна. Тийм урьдчилан сэргийлт байна гэж бодож байна те. Тэгэхээр одоо бид нар бол урьдчилан сэргийлт гэдгийг бол ямар нэгэн вакцин те ямар нэгэн тариа энэ гэхээсээ илүүтэйгээр аль болох өөрийнхөө өдөр тутмын одоо хэв маягийг амьдралын хэв маягийг л эрүүл зөв байлгах, хоол хүнснэр зөв байлгах гэдэг талаар л илүүтэй бас ярих хичээлээ шүү дээ тий. Тэгэхээр манай нэвтрүүлгийн бас цаг дуусах гэж байна. Тэгэхээр хамгийн сүүлд нь бас танаас асуух чаа зүйл маань юу гэхээр яг одоо жишээлбэл уламжлалт амгаах ухааныг тий уламжлалт ухааны жишээлбэл эм тан хэлж байгаа юм байна. Эм тангийн хувьд нэг ярьдаг зүйл байдаг шүү дээ. Эм тан бол одоо хэрэглээний хувьд жоох хүндрэлтэй байдаг ч гэдэг юм уу тий. За дээрэс нэг хууч хөдөлгөөд байдаг гэж яриад байдаг шүү дээ. Тэгээд тэрнээсээ болоод хүмүүс эм тан хэрэглэхдээ жоохон ингээд татгалцах эсвэл одоо хэрэгжилж эхэлж байгаа тодорхой хэмжээний завир нь алга болохоор болждаг ч гэдэг тий. Тэгэхээр тэр яагаад тэр хууч хөдөлж ийн гэж хүмүүс тэрийг яриад одоо хүмүүс ярих яах вэ тий. Тэр одоо бие махбодд өөрчлөлт орж байгаа. Энэ нь сайн байдаг юм уу, муу зүйл юм уу гэдгийг тагс товчхон бид нар тайлбарж өгөөч. За, энгийнээр тайлбарлахыг хичээ тий. За тэгэхээр уламжлалт амгаахын тан гэдэг зүйлийг хүмүүс уухтай аяг төвшөө гэдэг. Яагаад вэ гэхээр ажлын ачааллаасаа болоод ч юм амьдралын хэмээгээс болоод ч юм уу тий. Тэр зүйлийг уухаасаа төвшөөд. Яагаад төвшөөгээд энэ вэ гэхээр нөгөө боцолгож уухад аяг төвхтэй хүмүүс санагдаад идэх бах тий. Нэгт төвшөөдөг зүйл нь бас энэ байна. За яагаад тан гэдэг ийм тан гэж яриад шүү дээ. Энэ зүйл хүний хууч өвчнийг ингээ хөдөлгөөд байгаа юм бэ гэхээр энэ тангийн маань болохоор зэрэг гол үйлчлэл нь яг вэ уламжлалтын эмчилгээний гол давуу тал нь юу вэ гэхээр ерөөсөө л тухайн хүний биед байгаа өвчнийг тий бүгдийг хурааж авчираад тий одоо тэр өвчин маань жишээ нь одоо ярих юм бол ингээ тарцсан байна гэж бодож тий өглөө бид нар яах нь ажилдаа бөөнөрөө ингээ дэрдэг тий орой болохоор тараад явдаг тий за тэрнтэй адилхан тэнд байгаа бүх зүйлийг нэг газар цуглуулж байна тий цуглуулад тарцсан байгаа зүйлийг нааш нь цуглуулж авчирч байгаа гэсэн. Цуглуулж авчираад яаж яах вэ гэхээр тэр үед яах нь гэхээр тухайн хүний намжицсан байсан шинж тэмдгүүд тий дахин илрээд эхлээд байдаг. Тэгсэндээ булан тоход ороод нуугдчихсан байна. Нэг эмгэг зөвлөд маань нэгсэндээ өвчин гэж ойлгох зөвлөд маань
Бүгдийг ингээд хураагаад хогоос гарч ирж нэг газар цугларч байна гэж ойлгож тий. Бүгдийг нэг газар нь цуглуулад тэгээд цуглуулсан тэр зүйлүүд маань яг бид нар өглөө ажилдаа ирээд тэгмүтэ ажлаа хийж эхэлдэг тий. Тэрнтэй яг адилханаар тэр зүйлүүд маань яг хөдөлж эхэлдэг байна. Тэр өвчнийг хөдлөж ийн тий. Хөдлөглөө тэгээд яг нь хураацсан байна. Тэгээд тэр өвчнийг уг үнцээр нь арилгана. Тэгэхээр яг вэхээр хүмүүс нэг 2 3 хоног угаад миний өвчнийг хөдлөглөө гэдэг. боллоо гэд болчиход бид. Тэр маань яг вэхээр тэр зүйлийг хөдлөж нааш нь хурааж авчирч байна. Хурааж авчирсныхаа дараагаар нэг газар нь бүгдийг нь одоо цуглуулж ийн гэдээ ойлгочих тий. Тэгэл тэнд тэр доор нь уул мөргөө устгаж ийна л гэсэн үг. Та өвчнөөсөө хэрвээ бүрэн ангижрахыг хүсч ивэл яг вэхээр имээ тасралтгүй угаач л гэж зөвлөмөр тий. Тэгэхээр яг төвчээр ерөөсөө маш шаардлагатай ямарваа нэг имчилгээ хийж байгаа. Ойлголт нь бол ерөөсөө л энгийн тийм. Тэгэхээр бас хүмүүс тэрийг их асууж идэг. Тэгээд яагаад ингэж байгаа юм бол гэж бас ойлгох мэдж байгаа хүмүүс нь байна тийм. Мэдгүй хүмүүс нь дийлэх юм байдаг учраас энэ асуултыг бас нэвтрүүлгийнхаа төгсгөл хүмүүст хэрэгтэй болоо гэдэг утгаар би бас асуулаа. Тэгэхээр үзэгч маань тэгж ойлгох хэрэгтэй байна шүү. Нэгсэндээ таны бие махбодод байгаа ямар нэгэн өвчин зэвүүр одоо эмгэг зүйл маань энэ тангийн нөлөөллөөр шалтгаан нь тийм шалтгааныг нэг газар цуглуулж авчирж байгаа. Одоо тэрийг дарж байна гэсэн үг тийм. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг маань маш их сонирхолтой. Нэлээд харилцан ярьчлаа бас. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт маань уламжлал ухааны их хэмж инх хоёр маань оролцлоо. Тэгээд бас маш их сонирхолтой байсан болоо гэж бас найдаж байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр бид бас маш их сонирхолтой сэдвүүдээр ярилцах болно. Тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй хүний бие бэлдэр, оюун санаа, нийгмийн сайн сайхан бүхний цогц бүрдлийг хэлнэ. Хүний амьдралын хамгийн чухал зэндмэн эрдэнэ мэт үнэтэй зүйл бол эрүүл мэнд юм. Хэрэг бид хичээвэл өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрүүл байлгах боломж та бидний гарт байна. Эрүүл мэндийн боловсролыг таны гэр бүл хамт олонд олгох. Телемедицин нэвтрүүлэг энэ бүх мэдээллийг таны сонорт хүргэх болно.